Намайг намсрааж хийх чимэг гэдэг. Айлын дундах охин. Одоо л өөрийнхөө нөхөр 4 хүүхдийн хамт амьдарч байна. Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт амьдардаг. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгч. Мөн тэгээд Басу брендийн үүсгэн байгуулагч гэж явж байгаа. Боловсролын хувьд гэх юм бол санхүү эдийн засгийн дээд сургуулийн банк санхүүгийн ангийг төгссөн. Магистра Австрали улсын Сидней их сургуулийг олон улсын бизнесийн удирдлагаар төгссөн. Багадаа бол гадаа тоглодог л одоо аюу олон найзуудаар хүрээлүүлсэн ийм охин байсан. Гэр бүлээрээ Австралид очиод тэгтээ илүү нөгөө нэг энэ орчин тойрон энэ нөхцөл байдал нэг юм чинь ямар өөр гоё байж болт юм бэ гэдгийг илүү Австрали улсаас ойлгосон. Тэгээ нөгөө Монголд ахтаа бол нөгөө ингээл машин ирж ийл миний хүүхдүүд гяс ингээ ханаа налаа зогсоорой гэл ингээ заагаад өгцөө. Тэгээд нэг өдөр Австралид ингээ бидний амралтын өдрөөр годамжаар ингээ халахж ирсэн чинь нөгөө талаар ингээ машин явж байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө явууны зам бүх юм ингээ гоёчлоод байхад манай хоёр бүр нөгөө рефлексээр очиод ингээ ханаа. Тэгээ би тухайд одоо миний хүүхдүүд ингээ Австрали тал ингэхгүй гэдэг ингэж байгаа байхгүй. Тэгээ буцаад Монголд ирэхэд би буцаад нөгөө нэг ханаа налаараа гэж л байгаа байхгүй. Өнөөдөр манай хүүхдүүд амьсгалах агаар байхгүй шүү дээ. Цэвэр орчин байхгүй. Одоо би ингээ хүүхдүүдэд хөтлөөл гадуур явхад бол хүү наа чин те шүсээ наа чин ингээ бөөлцөө наа чин ус зэр бай миний хүн наашаа гэдэг ингэсээр байгаа л гэртээ ордог. 4 хүүхдээ ингээл төрүүлэл өсгөөл ингээ явж дээ. Яг нөө цэцэрлэгийн нас сургуулийн насны ирэхээр тэр асуудал илүү харж эхэлж байгаа байхгүй. Тэгээд яг боломжтой нөгөө ойрхон гэсэн сургууль цэцэрлэгийг судлаад зөөж исэн. Тэгэхэд бид нар өглөө 6:30-д босоод хүүхдүүдэд бэлдэж авч гараад 7:15 гэж гарахгүй болол нөгөө замын төвчөнд ороод гацсаар агаал 8:30 гэхэд л арай цэцэрлэг сургууль дээр нь очиод те. Ингээ явж байгаад манаас хороолт одоо улсын цэцэрлэг сургууль баригдах нэ гэдэг ийм сайхан мэдээг сонсоод аюу их баярлж байсан. Тэгээд нөгөө хувийн компани сургууль цэцэрлэгийг бариад ямар ч гэсэн улсад төхөр болж ин гэж бодож идэл нөгөөх маань эсрэгээрээ эргээд нөгөө баригдсан сургууль цэцэрлэг чинь хувьд очих гинэ гэдэг ийм шуум иргэдийн дунд тарсан л да. Нэг өдөр ажиллаад харж орж ирэл ер нь би гар үсэг цуглаалаа гэж хүртэг яриад хэлсэн. Тэгээд 5 дахь өдөр байсан. 5 дахь өдөр яг номинд ороод нөгөө хүнсээ цуглуулж гарч байгаа та. Ер нь энд цугаад гар үсэг цуглуулж амар юм бэ. Энэ номинг түрээсэлдэг ахыг ахтай холбоо бариад тухайн үед хин ч одоо намайг танихгүй шүү дээ. Тэнгүүд заахан чам цаахан ширээ сандал гаргаад үе гар үсэг цуглуулах маягтай бэлдэж ирээд ингээл бүтэн 2 өдөр суусан. Ингээд суухад яг 2345 оны гар үсгийг цуглуулж чадсан. Сургууль цэцэрлэгийг тэр усад авах эрэгтэй хөдөлгөөн гэж энийгээ би нэрлэдэг. Эрэгтэй хөдөлгөөн те. Энэ эрэгтэй хөдөлгөөнийг болол би яг 5 сартаа эхлүүлээд тэгээ хүү маань төрөөд 2 сар гарантай ахт нөгөө эрэгтэй ингээд жагсаал цуглаа ингэж ийшүү гэдэг нөгөө зараа ингээд наахаа явж байхдаа хичээрээ хүүхдээ гэртээ дуудаж харуулаад нөхрийгөө хойлоо ингээд зарыг юу аяа нарны орлыг тойруулаад гарц бүх газар ингэж тавья гэд нөгөө нэг хулдаасан хөвлийг аваад нөхрийгөө бүр ингээд шатмат тавиулсан хашаан дээр ойруулаад бүгдэн ингээд зараа уйлаад ингээд явсан л энэ хугацаанд ингээд бүтэн 8 сар ууггүй хөц тухайн жилийн 18 оныхоо 9 сарын 1-нд бид нар ингээд 4000 гаруй хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд хамрагдах юм боломжийг нээсэн. Ер нь бол бүр улс төр гэхээр бүр ингээд ёо амар заваан газар гэж боддог ус яг үнэ гэлээ. Тэгээд тухайн үед нөгөө ингээд хөөцөлдөө явж байхад хүмүүс аюу олон хүмүүстэй л уулзсан шүү дээ. Тэгэхэд чи ер нь улс төр дараа гэдэг юм аюу их юм санал тавьж байсан л та. Тэгэхээр юу тийм заваа юм руу юу гэж орж явах юм те. Тэрстэй илүүтэй гарсан цаг байгаа давхын юм бодоо явж исэн л та. Тэгээ яг үнэнгээ хэлэхэд ингээд тулаад очиод ингээд шийдвэр гаргах төвшөнд очиод ингээд уулзгаар яалтч улс төрөөс шууд хамааралтай шийдвэрүүд гардыг билээ. Миний хүсэж байгаа юм юу гэхээр яагаад энэ улс төрд орсон гэхээр би хүүхдүүдтэй одоо энэ сайхан орчинд амьдруулахыг хүсэж байна. Надаа өөр зорилго алга. Одоо хүүхдүүд маань дураараа тоглодог талбайтай баймаар байна тий. Гимтэж бэртгээргүй орчинтай баймаар байна. Тэгээ яг ганцхан өөр хүүхдүүдийг бодоод яваад иж болно л та айгүй амархан. Гэтэл миний хүүхдүүд бас хичнээн би сайн өсгөөд одоо гэрээсээ гараад бол нийгэмд амьдрах одоо нөхцөл бүрдэн. Тэгэхээр тэр нийгмийг засахгүйгээр би ганцхан хүүхдүүдэд анхаарах нь учир дутагдaltaй болов уу гэж бодож байгаа. Иргэд надад итгэл өгөө сонгосон учраас би заавал хийх ёстой. Энэ бол миний нөгөө үүрэг гэж харж байгаа. Миний нөгөө зөвхөн хувь хүний хувьд бол
ямарваа нэг юм шалгуурыг даваад тэгээ тэрийг даваа гарцнаасаа бас айгүй их кайф авдаг. Нэгт хоёр тэгэхээр бас нөгөө олон хүнд ингээд тусалсан мэдрэмж авах чинь айгүй гоё юм байлээ ер нь бол. Тэрийг бол нөгөө 18 онд мэдэрчсэн. Би бүр нөгөө сургуулийнхаа нээлтэн дээр очиод ингээд сэтгэл огшоод энэ олон одоо би ерөөсөө тэнд сургууль явж байгаа тэр олон хүүхд болгоно мэдгүй шүү дээ. Зүгээр ингээл ороод арахад ингээл хамгийн гоё хувцас өмссөн. Тэгээ багштай цэцгээ барьсан. Сургууль гэдэг ийм сайхан орчин чинь ийм гоё үдэм үү гэсэн юм төсөөллийг авцсан. Ад жаргалыг ингээд мэдрээл би тэгэл тэр бол миний зүгээр шагнал болсон. Нэг хүн ярьжсэн л да. Танаа охин юу гэж гэсэн. Өө манай охин ингээд том болоод их сургуулаад төгсөх гэж юм гээ. За одоо тэгээд их сургуулаад төгсөө юу юм дээ гэдгсэн. Одоо тэгэл нэг хүний тогооны өмөл болдог бах та гэлдэг. Тэгээ би тухай надад ерөөсөө тийм юм одоо бодогдож байгаагүй. Одоо ингээл эмхтэн хүн гэхээр нэг юм хоол хоолцоо ахын үрээний асуудлыг шийдэх хэрэгтэй юм шиг гэсэн юм хөвшмөл ойлголт нийтээр бий болцсон. Одоо эмхтэн хүн гэхэд л те урт тустай ухаан богино тавьж гэдэг юм те. Чи одоо зүгээр л хүүхдээ хараа гэртээ суувал одоо болж штэ. Бусд нь одоо яах вэ? Хөрчин зохицуулах гэдэг. Энэ нийгмийн нийтлэг хандлагыг ер нь бол халах хэрэгтэй. Эмэгтэйчүүд харин тэхийн тулд өөрсдөө оролцох хэрэгтэй. Скандинавын хогийн орнууд бол нөгөө аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлдэг. Тэнд яадаг вэ гэхээр нөгөө эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшөнд 50-аас дээш хувьдаа болцсон. Энэ нь юг харуулж байна гэхээр нөгөө альва нэг асуудлыг бид нэг тэнцвэртэй хоёр талаас нь эрэгтэй эмэгтэй гэхгүйгээр асуудал ингээд цогцоор нарч идэх юм бол хөгжилд илүү хурдан хүрхнэ гэж үздэг юм лээ. Тэгээд бас нэг судалгаа хэлэхэд бол эмэгтэй хүний шийдвэр гаргах түвшинд одоо оролцоо 1% өсгөд эдийн засгийн өсөлт 1.2% өсдөг юм судалгааг би саяхан олж харсан. Тэгэхээр эмэгтэйчүүд оролцох юм бол эдийн засаг өсдөг бахны нэг. Хоёрдугаарт илүү аз жаргалтай амьдрах бодлогыг эмэгтэйчүүд гаргадаг бахны. Тэгэхээр эндээс харах юм бол эмэгтэйчүүд улс төрийн шийдвэр гаргалтанд оролцох хэрэгтэй. Гэтэл 52% эмэгтэйчүүдийн төлөвлөлт өнөөдөр шийдвэр гаргах төвшөнд хэд байгаа гэвэл 10 гаруй хувь байгаа. Тэгэхээр бид нар энэ төвшнийг ахаад л даашаа 40%-аар нэмүүлэх юм одоо шаардлага байна. Тэгжээж бид нар одоо сайхан бодлого чиглэлтэй те сайхан аз жаргалтай амьдрах боломж бүрдэх гэх. Үгүй ийгээд өөрсдөө оролцмоор юм. Өөрсдөө зориг гаргаад тодорхой үйлдэл гаргамаар байна. Тэнцвэртэй оролцоо бий болж иж тэнцвэртэй шийдвэр гарнаа. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүдийн оролцоо одоо хангалттай биш учраас хитний талыг барьсан шийдвэрүүд илүү их гараад байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцоосаа илүү өөрсдийнхээ эрх ашигын төлөө дуугараасаа үйлдэл гаргаасаа улс төрийн намууд илүү нөгөө эмэгтэйчүүдэд боломж олгоосоо тий илүү одоо тэдрийг дэмжээсэй, урам зориг өгөөсэй, шийдвэр гаргах төвшөнд нь оролцох гээд ингээд дөнгөж эхэлж байхад нь урмын тэтгээд тийм ээ дэмжиж яваад өгөөсэй гэж би хүсдэг. Нийт одоо иргэдийн зүгээс ч гэсэн тий эмэгтэй хүн ингээд ус төрд ороод явж байхад тийм ээ одоо эмэгтэй хүн бол зөвхөн л тий гэр орны асуудалд анхаарах хэрэгтэй гэдэг энэ хөвшмөл ойлголтыг халаасаа тий энэ бол эмэгтэй хүн гэдэг бол глобал буюу одоо дэлхийн түвшинд маш томоохон шийдвэрүүдийг гаргаж чаддаг юм байна гэдгийг сая ковидын үед бид нар харлаа. Ковидын үед эмэгтэй улс төр одоо шийдвэр гаргах төвчний удирдагчтай улсууд ковидын нөхцөл байдлыг маш одоо давуу байдалтайгаар туулж өгүүллээ. Энэ бол одоо бидний амьдрал харж болох томоохон бодит жишээ болж байна.